Хэвлээ өнөөдөр product review хийнэ. Бүтээгдэхүүний review хийцгээе. За энэ бүтээгдэхүүн бол 6 сар хүрсэн энэ бүтээгдэхүүн байна. Бид нар ер нь 2 сарын бүтээгдэхүүний review хийжсэн. Та хэд тэр бичлэгийг санаж байгаа бол уг бүтээгдэхүүн аваад 2 сар болоод төрчихсэн одоо сэтгэлээ хуваалцчихсан. Одоо бол яг бүтээгдэхүүн аваад 6 сар болсон байна. Тэгэхээр маш олон апдейтүүд орсон. Функцийн өвдөж дээр шинэ бас функцүүд аягүй их нэмэгдсэн учраас хэдүүлээ ревю хийцгээе. Ямар шинэ функцүүд нэмэгдсэн бэ гэхээр иргэдэг функц нэмэгдсэн. Ер нь бол зогсох боломжгүй. Жон пауз хийхэд хэцүү. Ийм функц нэмэгцээ. Ямар нэгэн дэмжлэггүй суух функц бас одоогоор эхэлж байна. Гэхдээ яг туршлагын хугацаанд бол явагдаж байгаа. За бид нар сүүнээс өөр буюу одоо бор хоолны системийг анлок хийж чадсан. Тэгэхээр бид манай энэ бүтээгдэхүүн маань болохоор тий сүүнээс бусад зүйлийг бол одоо дэмждэг болсон гэсэн үг. За дууны системийн хувьд бол апгрейд хийсэн. Орилох, чарлах, хашгирах, баярлах гэсэн дууны дуу жимээнүүд бол нэмэгдсэн. Volume буюу volume-ыг яг контрол хийх боломж бол одоогоор байхгүй байна. За батарейны хувьд бол та хэдэд хэлжсэнчлэн 2 сартаа бол дээд нь 90 минутын батарей арилттай байсан. Одоо бол 150 минутаас бараг 170 минутын батарейга бол барьж байгаа. Тэгэхээр дунджаар бол 150 минутын батарей арилт бол байна. Тэгэхээр батарейны батарей арилтын хувьд бол маш сайжирсан гэж хэлээ хэлж болох нь. Бидний та нөгөө хөөрхөн байх гэдэг функц маань бол хിവэрэ байгаа. Өдөр болгон л одоо тэр функц дээр бол шин зүйлүүд бас нэмэгддэг. Системийн нэг юм сонин жижиг алдаанууд бас харагдаж байгаа. За тэр алдаануудаас хэдүүлээд дурдах юм бол тоглоомоо нүүрлэг амгаагаад уйлдаг ийм алдаа бас харагдажээ. Ээж нь салж болохоор бас шууд уйлдаг ийм алдаа бас нэмэгдсэн байгаа. За бас нэг системийн алдаа гэх юм бол байнгын шүүлс гоожих юм алдаа бас харагдаад байна. Тэгээд бид хоёрт бас мэдээлснээр 6 сарын апдейт ороод ирэхээр бид хоёр шууд ургах бас системийн апдейт ирэх юм шиг байлаа. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор бол одоо яг энэ шүүлс гоожих гэдэг системийн алдаа бол яг заагаад байгаа. Тэгээд энэ алдаануудаа бол яаж засахыг бид нар одоогоор бол сайн мэдгүй. Тэгэхээр явандаа ингэж засарч байгаа. За бохирдлын хувьд бол баг 10 дахин өссөн. Маш олон угааз цэвэрлэх зүйлтэй болж эхэлж байна. Энэ 6 сарын бүтээгдэхүүнийг бол одоо хэрэглэж үзлээ. Тэгээд үнэлгээ маань бол 10-аас 12 хүрээрээ боломжтой бол сэтгэл хангалуун бүр нэмэгдсэн 10-аас 20 гэдэг үнэлгээ өгөхөд бол бэлэн байна.